эсхий түүрхтэн үзүүлж байна. Энэ хизээ гарсан дугуул байна. Гараад нь 2-3 хонж. 2 хонж. 2 хонж байна. Тий. Хаварчаанд ер нь өвлжөөнд энэ өтөг их чухал баг. Тий, өтөг. Доороос л малт тийхгүй л тий. Бүүслүүд сайн байвал тэгэл өтөг сайн байхтар тэгэл мал хаварч. Хаварсаа. Энийг бас хөрзөнгөө давхураас ингэ ашиглаж. Тий, тэгэл төлөөнд төлшин гэргэлнэ. Өөрөөсөө төлж чинь. Тий. Ер нь бол мод бол төлөхгүй таад аргал хөрзөнгөө төлөө. Хөрзөнгөө төлөөл тэгэл. Энэ одоо нэг нь одоос хэр удаан? Өө удаанаас нь. Үнсэгтэй гоо жинхэнэ Үнс нь бол ерөөсөө тэр чигээрээ бордоо штэ. Тий. Яасан. Энэ аргал байна. Энийн үнсийг штэ. Үнс нь сайхан байдгүй байхгүй. Энд ч ургамал. Тий, ургамал. За шатаа дээр үнс сулж байгаа. За гэхдээ энэ ч үнсэн бүтээгдэхүүн ургамал. Тэр үнсийг чинь одоо ингээд нөгөө яс чанаад гараад ирсэн. Одоо нэг тос штэ. Үе мөчин. Яа тий. А тэр чи тэр үнстэй хойлоо сайхан зуурж байгаад бас ингээд үе мөчнөр бас ингээд тавихад бас сайн болдог. Үнсийг бол бас их олон талаар ашигладаг шүү дээ. За тэгээд дээр нэг газар тариал би бас хэлэхэд энэ үүрүүл нунтгэлчдэг. Тий. Тэгээд бордоо биш. Төмс ногоо бордоо бол энэ буусаа штал тэгээд бордож байгаа шүү дээ. Тарийн талбай төлш болно. Бордоо тарин. Үнсээр нь бас юм ашиглаж болно юм. Тий. Чи байхлын малаас тэгээд хаях юм байхгүй л дөө. Хүнд буруугийн сонгол яваад байх шиг санагдав. Бузаавал зүрүүд юм шиг нэг ингээд нэг яасан гүйцэл тэгэл өвгдийнх нь заагаад гоё үлдээсэн юмыг бол тий. Буруу юмыг очиж идээд байгаа байхгүй юу? Тий. Улсын мал аж ахуй гэж. Энтриг болоод одоо тэгэл устж болохгүй юм шүү дээ. Нүүдлийн соёл гэдэг чинь мал аж ахуйраас л эхэлдэг. Тий. Үнэхээр цэмбэр юм аа. За тэгээд улсын авраг малчаа. Манай Батцэр ах одоо үйлжэн дээр бид ингээ харсан. Ийм гоё цэмбэр. Энд юус ингээ тийхээс нэг ширхэг одоо ингээ цаана завсраанууд ямар салхи байхгүй. Энэ чинь нэг мал даарахгүй гэдэг юм чил юм шүү дээ. Нөгөө нэг өвлийн хүмүүтэн жавар юу ч л одоо тэгэл даван туулахад малчин хүнээс хамаарна гэдэг бол яг үнэн л дээ. Малчин хүн хэр одоо малдаа тийм арчаатай хөдөлмөрч байна тийм ээ. Хэдий чиний дандаа. Ингээ цэвэрхэн. Тэгээ дээр нь одоо ингээ дараглаараа ингээ сайхан энийг хатгал одоо өтөг болох нь төлөг бол төлш. Ингээ сайхан. Аюу цэвэрх юм уу? Энийг одоо та ингээ өөр бас байсан. Дээшэнд би ингээ өндөрлөө. Мал бол өөрийн гэсэн бас гэртэй. Тий. Хот цэвэр байвал малын заяа гомддоггүй. Өглөө бэлчээд орой хотон заавал мал яадаг бол бас уурах бас дотроо хэл мэдэхгүй гэсэн хэлж утаахгүй гэсэн. За тий. Энэ юу яхан? Энэ хөрзөн. Төлшнээ юу? Төлшнээ. Төлөөд одоо. За одоо өвлийнхээ төлийг бол одоо бас ингэ бэлдсэн. Тий, хавар энэ манай шуур ордын. Энэ орох. Ишг ороод ахаар нь хаац. За ингээд дээрээсээ бэлдсэн өвлийн төлөө. Төлш. Ямар ч байглаас мод хяргаад одоо байгальтын сүрэг юм бол байхгүй. Малаас гарч ирсэн төлийг одоо малаас гарч ирсэн одоо аргал маргалаа тий. Одоо ингээл одоо нөгөө хөрзөнгөө авч хатаагаал одоо ийм болгож байгаа. Хатаагаад болж байгаа. Тэгээд энэ байгальд одоо ямар ч одоо тийм сүрэг юм байхгүй. Байгальд бордоо болно. Энийг Улаанбаатар тий сайхан юу гарч байгаа бас тийж. Үнэхээр сайхан юм а танаа бас энэ хаварчаа. Үнэхээр цэмбэр юм аа нэр бас. Ийм хүн ч одоо тэгэл одоо мал нь одоо бас өнгөтэй байх нь аргагүй тий. Тэгээ малын нэг хүнийг сэтгэлийн өвдөн байдаг тий. Чи чадахгүй гэдэг нөгөөх нь тэгээд мал нь хүсдэг. Тэгэхээр нөгөө малыг бас хүүтэн тэр жаврын хаврын юг даван туулах нь бол хотон цэвэр мал бас сэтгэлийн дундуур болтой дулаан хөвтөртэй гэдэг бас. Тэгэхээр мал тэгэл нэг гой цэвэрхэн хоттой хараад бас тий бас сэтгүүл тий. Сэтгэл нь ямар байх вэ? Малын сэтгэл бас тэгээд тэнэг л байна үстэй тий. За энэ бол одоо ингээ хужраа одоо ингээ үлгцсэн. Энэ одоо кальц шүү дээ малын цэвэр одоо энэс тий. Дүнэ долоогаал гэдэг. Долоос уут нь хийгээд ингээд өргөцсөн ингээд.
Яг мал орж ирээд одоо 7 гэдэг ерөөсөө ингээд 7-д хонхол юу гос. Энэ хожир малын хамгийн гол зүйл. манай Хожир хамгийн гол юм байна. За энийг юу гэж нэрлэх вэ зах зээл юм. Манай онгоц л гэдэг. нэг онгоц ховоо гэнэ манай юу. Ховоо. Тий. Энэ одоо ишгэндээ хэвэг зурж өгнө. Монголчуудын ухаан. Тий. Модон хот. Сүхээрээ чавчаад ингээд энийг бас л ингээд одоо малынхаа үүс тижил хийдэг бас ингээд нэг савны оронд ашиглацдаг. Ингээд бас. Энэ хорогны бот. Ингээд нэг яг. Тэгээ дотор нь элтгэж юм хийчихсэн байгаа. Юу юм? Элтгэж хийж байдаг байхгүй бас. За. Тэгээ шин төлөөр харахаар одоо даасна ингээд гэсэн дөрөв элтгэж илдэг байхгүй ингэж. Оо за. Тэгээд сүзэн даардаг гэж даарна гэдэг таас. Хүүхдээр хүнээр л одоо хүзүүний ороолт, мороолт одоо гэдсний бөөрийн хамгаал, муугаал гэдэг одоо хүн байдаг шиг ажил. Элтгэжгээд бааснаа тэр даарууд одоо малдаа хийж шүү дээ. Ийм өөрөөр. Шинэ гарсан төлөв ерөөсө хүүхдийг хайрлаж шүү. Тий, тэгж л одоо. Тий. За малынх нь одоо гिचээр аваад юм тий. Тий, гिचээр нь аваад бод. Доороосоо таа. Тий, доороос нь таа. Шинэ гарсан төлөв. Одоо нэг хүүхдэд нэг бойтыг дулаан бойтыг авч идэх доороос таатай адилхан тий. Аа. Ингэж маллаа малж шүү дээ малчин хүний. Яа сүрэг тарган сайхан урж гинөө. Сүрэг тарган сайхан урж байна. Сайхан урж байна. Энэжлэг сайхан хавар орж байна. Харин тэ энэжлэг сайхан урж. Мал төлөлөө дуусч гинөө. Мал төлөлөө дуусч байна хөрг. Ханаа дээдлээ айлд орчоол урууж байна. Хаваржаа уулж юу? Хаваржаа. Ер нь бол чулуугаар бол нэлээ бүх юм барьдаг юм байна уу танааш. Тий, энэ мотор бүх юм барьдаг юм чулуугаар хийдэг юм байна. Чулуугаар даалгасан. Намайг гэдэг бага байж хатлаа да. Оо тийм үү. Баг гараагаач байж хат барьсан юм шиг л. Эднэр нь юу? Дээр нэгдлээ тэр үед л барьсан ашигсан шүү дээ. Аа, нэгдлээ чинь нэгсэн журмаар нэг юм байсан. Танаа аав юм бөөрөө. Тий. Энэ одоо хатан дээр ингээд нөгөө арга өхрийнхээ ойг ингээд шавцсан. Энэ одоо хатаал тэгэл өтгөн дээр ирлээ явчихна тий. Тий, энэ хатаг л ингээд төлөш. Манай. Энэ одоо байшнууд энэ тий байшин. Өвөлжөөр ингээд барьсан тий. Хатаар ингээд барьсан чулуугаараа. Тий, нэрэм хүмэн оруулаад. Тухайн газар нутагт юу вэ тэрүүгээрэл тэгэл зүгээр газар юу зохицуулаад тэгэл хашаа машаа гэнэ. Ааха. Танай энэ газарт бол энэ хавьд бас нэг малч яг энэ айдууд нэг ийм хажуудаас нэг юм овоо байна тий. Овоо бараад тэр нэг сайхан цангаад тэгээд юм оргол зайлбарч л явдаг. Доотлын айдууд бас тийм байх юм. Тий, бүгд юм овоотой. Ийм нэг заншилтай байна тий. Цагаан сар шиний нэг л яштан дээр гаргаал. Ааха. Сам маань тавиал. Цагаан сараар гарах уу? Цагаан сараар. Тэрнээс нь гарах уу? Тэрнээс нь гарах. Цагаан сараар гараад тэгээ сам маань тавиал. Ааха. Ингээд сайхан дээдэлж явдаг тий. Харин би нэг айл болгоно гадаа юм байгаад ханаа өөртөө бас бариад тэгээд сайхан уул хангаагаа шүтэж битэж бишэж тий. Тэгээд одоо шиний хурд бас гардаг. Тэгээд залуучууд гад өдөө гараад мал ихээр малын нөгөө ноос аршир түүхэд нөгөө өнгөө болохоор тэгээд орлогогүй. Бахач л аргагүй ихэн тэгээд одоо бүгд л банкны зээлтэй болсон байна. Харин тэгээд уулуур харуу явж ажил хийхээс өөр аргагүй л одоо хурж штэ тий. Уулын нүүдлийн соёл гэдэг юм чи өөрөө ингээд мал аж явах уу тэр толгуурж явдаг. Тэгээд малчаар төмөрөж явах юм бас нэг юм төрийн бодлого бас нэг гаргаад энэ малчтайхаа амьдралоо жоох юм бодохгүй болоо зөндөө сүгэлдээ энэ залуу малчд байхгүй болоод ирэхээр чинь тэгээд одоо нүүдлийн соёл чинь л устдах залруугаар нөр норох гэж. Тэгээд энэ одоо тэгээд бэлчээрийн асуудал бас байгаад. Тий. Тэгээд бэлчээрийн асуудал байгаад одоо бэлчээрийн даац сэтэрлэл гэдэг энэ чи одоо тэгээд яг үнэндээ байгаль дэлхийн уур амьсгал өөр цаанаас өөр болоод байна шүү дээ. Харин тий. Цаанаас нь тэгээд одоо малын тоог нь багсч ихээр малч чинь үр зээлээ одоо тэр махаал зарж байгаа шүү дээ. Түүхэд нүүн орчвол ер нь бол малынхаа тоог бариад за тэгээд ер нь бол чанартай мал аж ахуй ер нь явах болов уу гэж миний хувьд бол тэгж болоод байгаа.
Ер нь бол одоо тэгээд малчид ингээл ер нь бол ганц орлого авдаг түүхий дээр л орлого авч. За ямаатай нэг ноолоор явж байна тий. Бусдад дээр үйл мах хоёр л мах ноолоор хоёр л шүү. Мах ноолоор хоёр л Цагаан дээр нэг тэгээд явна. 100 нэг. 100 цагааны дэгээр нэг жоох. Тэгэл. Энэ жил мал төлсөө авсан. Мороо идэггүй. Нөө идэггүй. Одоо л яг ийм газар бол та хэд маань ингээл нөгөө техникээр бол яг мороор л болон шүү дээ. Тэгээс дандаа мороор. Моциклоор явахгүй. Моцглоор явахгүй. Тэрнээс яг уламжлаар. Уламжлаар. Энэ яг уламжлал одоо хадгалал одоо мал аж ахуй бол нь явуулвал одоо чанартай мал ухаан бас гарах болов гэж боддог. Тийм үү? Тий. Энэ дөрвөн үйлрэлтаа тэгэл одоо нүүдлийн соёл гэдэг юм чинь өөргөө нүүгээл одоо хаваржаанаасаа зусландаа буугаад зуслах хаваржаандаа буугаад ингэж явж байхдаа малынхаа тараг тэгсэн ахвал энэ малчнаасаа л болцоо их хамаардаг юм шиг байна. Тий, малчнаасаа нэрмэхэд хамаарч байгаа. Малчгүй хэрэг хөдөлмөрлөн хэрэг одоо арчаатаа зүтгэлтэй байна. Тэрнээс л одоо хамаарч одоо тэр өвлийн хаврын өвөл даван тоолд юм шиг. Тэрнээс хамаарч. Танаа захныг танаасаа ингээд өвлж орж ингээд барч ин ч тэгээд одоо бас нэг туршлах шүү дээ. Тэгээд аав ээжигээд бас ингээд бас дагаж мал мас нийлгүй юм буурлын тийм. Хэдэн настай байхад байсан буурын? Төр бабаа юм. Ээж аав чи буур гэсэн үг. Тий. Оо зөө. Ээж аав байх үед л байсан гэсэн нэг кедонд баригдсан мэтгэхгүй баг 70 кедон монд баригдсан шиг байлаа шүү дээ. Дөрвөн үйлдвэрлэлийн хэвэн уурамчлалыг яаж даван туулдаг энэ одоо тэгэл амаргүй шүү дээ мал бодлого чинь тэгэл зогсоо зайгүй ангал явж ижил дагж явж ижил одоо энэ нэг ажлын ард гардаг. Тий амаргүй байнга л явж иж нэг хатанга яаж байна таад маань худалдааны ус өнөө ер нь бэлчээрээс ер нь хангаж байна. Хадлангаа энэ голдоод энэ доош энэ доор талбат надлын талбатаа. Тэрнээс одоо намар хадлангийг авчих. Худалдааны ус авахгүй юм болгож байна. Худалдааны ус авахгүй болгоч гэж. Яг хуу сумынхаа төв дээр явахаас худалж авна. Тий. Одоо тэгээд хавар бол хэдэн сар гээд нүүх вэ? Бүгд айл нэг ус нэгцэн л гүйд нүүх байдаг. Яг хуу янз янз л да. Манайхад бас удаан бас байгаад иж бас болохгүй тий. 5 сар гээл нүүдээд. Энэ дэш эксабууд. Туслан. Туслан бүр цааш. Эндээс бараг 100 км. Эндээс нэг 10 км бол бууна. Тэгэл байж 6 сарын нэг гэрээд туслангууд нь байна. Ер нь бол одоо тэгэл 100 муур явдаг гэдэг чинь шүү дээ. Ядаас нэг юу багаар явлаа бас. Багуудаар таараад. 100-аас манайхан ч бараг 100-аас жилийн нийт юм да. Ихтэй сум дотор байсан тийм. Сум дотор. Газар нутгаар бол нийлээ бас том сум байна танах тийм. Манай сум том шүү дээ газар нутгаар. Тийм байна. Бас одоо сумдуудаа бол сумдууд бол том. Одоо загч ард том. Тий. Загчийн ард томны бас энэ хиллэг аялга одоо бас байна уу? Аялгатай л. Аялагтай юу? Хиллэг нь энэ бас өөр л байгаа. Өөр уусаалах шиг байна тий. Тий, ингээл хот мот дөрөөл үж явах чинь жах чинь хотын хувьэл л гэдэг шүү дээ. Одоо чи аялгаараа ярьж гин үү? Одоо аялгаараа ярьж байгаа. Би одоо арай өөр бас нэг гоё ингээс өөр бас нэг аялга гарах болов уу гэдэг. Чагнаад. Одоо чи аялга одоос тэгээд өөр болоод байна шүү дээ тий. Аялга. Тий. Одоо би сая урайхаар төмөнгөл малгайг малхаа гэж жишээний тий. Их машинэрлүүд их юу. Энэ аялга гэдэг юм чи өөрөө бидний угсаат үндэсний ганц одоо өөрсдийн ялруулан таниулах гомч юм шүү дээ. Тий. Тэгээд мал сүргээ маллаад ингээд явнаа гэдэг бол их сайхны залуураас залуу хүн байна. Тэгээд нүүдлийнхээ маллаж буурдлахаа бууцыг бас манаж Монголынхаа нүүжтэйгээ нүүжтэй соёлын үеийг тээж явж байгаа хүмүүс шүү дээ та нар. Харин нүүдлийн соёл хөдөө мал дөрөд үзт. Тий болд гэдэг мал дэр. Энэ ч бас нүүдлийн соёлын үе тээгч хүмүүс байх уу?
Эзэнгүй газар нутагта эзэн болоод байж байгаа. Их оронч малчтай байхгүй юу? Их оронч малчтай болчихлоо. И хоол хүнстэй хангаж байгаа таад. Ингээд энэ гурван бахархал байна шүү дээ тийм ээ. Тий. Яг. Үлчи хороогоо чулуугаар барьчижээ. Мод хяргаад байгаль сүйтгэсэн юм алга байхгүй. Энэгээр галаа төлчихэж хашаагаа барьчижээ. Тий, хөрзөнгөө галаа төлчих нь. Энэ малчин хүний ухаан. Хашаагаа барьчих нь. Тий, хашаагаа барьж галаа төлчих нь. Малаас юус хаях юм байхгүй. Хаях юм байхгүй. Энэ одоо ингээд түлээгээ бэлдэж чинь тий. Түлээгээ бэлдэж. Энэ хараа ийм ондог байна да. Түлээгээ. Өвлийнхаа төлөх түлээгээ. Тий. Мал одоо хүнд амьдралыг өгч чинь, галыг өгч чинь, хувцалж чинь. Идэх хоолыг өгч чинь нэрэ. Бүх юм өгч. Бүх юм өгч байгаа. Энэ одоо жид ус аргалуу. Энэ одоо намар 9 сар 10 сарын аргал. 10 сарын аргал. Ингээд 9 сар. Сайхан хатсан байна да. Тий, ингээд яхан шараараа хатчихсан. Үнсэн хүртэл байгалийн бордоо юм шүү дээ ингээд. Тий. Энийг одоо тэгэл ингээд авчихна гэж салаад явна. Тий шүү дээ ингээд. Энэ яг энэ хаврын маас нь. Тэр одоо аргал бас. Тэрээс аргал бүгд ингээд аргалууд. Түлээ. Хүртэг үү? Ийм аргал. Оо за. Ийм аргалууд шатлаад өсчгөндөө дээрээс нь баасаар нь шапчихсан. Хөдөлмөрч байна. Ийм л хөдөлмөрч яваа аргалаа. Нур шогдохгүй гэдэг шапчихсан. Байгальд эко мал аж ахуй гэж би болдоо яг энэ Баруун аймгийн одоо энэ Чандан сум мөнх хайрхан үнд сумын малчтаар бас би явуулаа нэрэ. Та дөрөөсөө байгаль нэг ширхэг мод хуглаад гал төлж байгаа юм байхгүй байна. Нэг ширхэг модыг таарад хашаа барьсан юм алга. Байхгүй. Байгаль эко мал аж ахуй гэж одоо нэг. Тэгээд дээр нь одоо мориор малаа хариуд явж штэ. Яг л нөгөө уламжлал. Яг л уламжлалаар. Тэгэл одоо дүүлээс жинхэнэ хөдөөнөө хөрслөг бороо гэдэг чинь. Эндээс чирэг те. Хойднаас хүртэл мал дөрөс. Тугал дэвлэгтэй одоо ингээд тугалыг татахтаа шууд татаж болохгүй эндээс нь ингэж эвтээх хийж татна тийм ээ. Тий. Хөхийг өгч яхад ингэж ягаад эвтээх нь татна. Тэгээ татаад явахдаа ингэж татахгүй. Ингэж барина. Тий. Хоёр чанаанаас ингэ зөөлөн барьж явна. Тэгээ ингэ явна. За зарим сарлагын дугал моголч явахгүй хурга өхөл саргаа очиж гал хуучаагаа. Тэгээд хөл дээр гიშгинээ эднэ чинь. Хөл үцэд дугал ивэлдэг байсан шүү дээ. Дөвглөө үрээд нэг тэгэл нэг хөл таарна тий. Тэгээд яадаг лээ. Дөнгөж одоо үнэний нэг шээсэн дээр начаал дулаац болно. Наамрыг тийм байсан гэсэн. Яа. Эсхийн дүүргтэн үзүүлж байна. Андил малыг гарц хэрвээ. Энэ ч малыг гарцаа. Сайн. Ийм нэг хоёр зүгт малаагаа тэгээд хоёр таслал сова төлдгөө хуваар англиад. Оо зөв. Богмал. Тэгээд төлдөг мал ууланд байна. Тэндээс эндээс услаад тэгээд байж. Сувага тэр үл саашиж байна. Сувага нь бас бэлтгэлтэй болно. Бэлтгэлтэй болоод тэгээд байж. Энэ усикгүй бас тэгээд. Энэ одоо ямар өхөр вэ? Монгол уу? Монгол өхөр. Сэлдэнгийн алдсан Монгол уу биш үү? Үгүй. Зүгээр Монгол. Зүгээр. Монгол алдсан тавар. Бэлчээрээ. Бэлчээрээ. Өвд одоо энэ хэр төсвөртэй өхөр үү? Өвд төсвөртэй төсвөртэй. Өвд одоо тэгээд энэ говь талуу отлоод бэлчээрт нь хариултыг. Оо зөв. Тэгээ хоёр сар гэвэл авчираад энэ тийжээж байгаа юм да. Тийжэлд нь орол. Танаа аав одоо энд өтгөн. Манай энэ амалчин удамжаалж үлдсэн одоо энэ хашаа бууц. Энэ бууц нь удамжаалсан. Удамжаалсан. Энд яах вэ? Энэ баруун талд би бас үйлжтэй хоёр үйлжтэй. Тэг хавцгаа. Их хавцгаа гээд газар байна. Тэнд богороо үйлждэг бас. Мадлаа тэгээд хоёр хувааж л. Хоёр хуваагаад. Танай ургамлууд их
Их олон төрлийн ургамал байна дээр. Энэ анзан зовоорно та энэ. Энэ одоо чихрээ Юугаар авч яах? Хатанга юугаар авч яах? одлогоо тарагчаар авт. Одоо химээсээр ингээд нуудаг хатж байгаа юу? Хатлаад нь. Хатуу. Гар хатуурнаас химээсээр. Тэгээд хатгаа босноо. хатна. Тэгээ одоо мэдлэнгээс өнгөрсөн хавар нэг трактор олж авсан. Тэгээ тэрийгээр хатлан гээд хадаа талнаад тэгээд хатлан авчтай. Эцээ машин өгдөө. Өдөө 15 машин өгсөн энэ кейс. Энэ үү? Гадраас. Одоо тэгээ дууссан. Тий. За хэрэгсээд нэг хоёр дугаар хэрэгс гэлсэн. Танах явсан хатлангийн асуудал бол эндээс аваад өөрөөсөө малчид бол үсээ хангаад байд юм биш үү? Хангаад байна. Яахгүйгээр. Тий, өөртөө бэлдэл авчтай. Одоо тэгвэл төсөл одоо болоод тий. Тий. Лавар нэг 8 сарын 5-10 гээд хатлантаа ордчихтэй. Тэгээд нэг 15 20 гэртлээ хатлангаа хийнэ. Яасан. Нилээ ийм өндөр урд гэсэн. Өндөр ургана. Энэ юу юм бэ? Энэ одоо ингээд нэг татдаг юм байна. Энэ татдаг байхгүй. Энэ суугаад гартгаа. Өөрөөр татчихаар байдаг. Ингээд. Тэгвэл ингэж гаргадаг гэж. Ингэж гаргадаг. Яг нэг юм татдаг юм байна гэж бид. Яваа гараа байна. Ингээд маддаг гэдэг. Одоо зундаа дээр цагаан өмнө саа тэгээд одоо саа тэгээ борлуулж таад үзэж байна. Яг тэгээд ихэнх тэгээд одоо яад байхгүй. Манайх тэр ихтэй борлуулдаг гэдэг өөрсдөө хэрэглээл гэдэг. Өөрсөндөө. Ер нь борлуул бас хэрэгтэй л байна. Тэгээд яг хөө зах зээлд ганц борлуулна л дээ. Цаасан байна. Охин дэнэ борлуулсан. За сүүл тарган сайхан хаварч гин үү? Хаварч гин үү? Сайхан хаварч гин. Танаа сумын дээр л өдөөг магтараа таарал. Өчтөр 3 багаар айлууд орлоо. Тий. Эсэт орт нэвтрүүлгээр ингээ Монголоо тойрол. Малчтайхаа амьдралтай танилцаал. Энэ мадлах ухааны залуу үед бас нэг сурчлах, таниулах зорилготой ингээ яваа тийм. За мал төлөөд хэлсэн тэгээд ажил дундраал байна уу? Тэгзэр би энэ үрдө хаварчан дараа малын төрүүлчгээд ичгтэр орж ирлээ. Тайлбарлыг тустай. Нөгөө олон дэсгөлөгчтэй тэгэл нэгээр гардан хоёроо гардан тэгээд малдаар байна. Одоо тэгээд таараас өөр хүн байна уу мал энэ сургууль хүүхдүүд сургуульд ном манай хоёр залуу байна. Хоёр залуутай. Дөрөв хүүхдтэй. Одоо мал дээр байна уу? Одоо хоёр залуу яг мал дээр ажиллаж. Миний ажидэд. Одоо урд мал дээр байна. Хүүхдүүдээ бас их л хувааж аваад. Нэг нь энэ дээр суумал арилаад энэ. Тэр хоёр хүүхд яг юу аахгүй тэр суулмал төгсөөд би тэр мал арилал тэгэл багасаа малчин болсон. Тийм хүн боо. Хамгийн төлөвлөсний одоо нүүдлийн соёл шүү дээ. Тийм. Яг хараагаас л мал маллаад явсан шүү дээ. Тийм. Урд малгал бай. Маллах сайхан шүү дээ. Тэгээд хатуурж тэгээд юм болгон тохиолдсон тэр бол төвчхэгтэй хүний л одоо хийдэг ажил шүү дээ. Тийм ээ? Тийм. Эний чи ууггүй ингээ хариулаад дагаад явна гэдэг чинь бас л зүгээрс нэг хүн болгон очиж маллаад байдгүй. Тэр малчин малын төлөөл ер нь тэгээд нэг юм төсөө хүмүүсийг одоо болон ээж аваад сургаал хүмүүжлтэй хүний л одоо тийм үү зах. Яс одоо нүүдийн хүүтэн хаврын салхийг одоо тэгэл тэр болгоно ингээл бас байгалийн эрсдэл ингээ явхад бас хүн бас нэг хямрхан ирнэ дээ. Тэр хямрахгүй давдаг чинь тэгээд малчтай шүү дээ. Цаанаасаа мянган мэрэгжлийн. За яг янзан тийм их таард юм уу?
Кэти цагт таарна. Сайхан зөөлөн цагт таарна гэх янз янз. Тийм шүү дээ. Тэр бол нэг л туйлж ажиллаж малчин юм. Тэгээд өнөөдөр ингээд бөөгнөө л. Бөөгнөө. Тэгээд Аюу бих үү? Супер бих үү? Шуудан тийм. Одоо хаана? Хоны тийшээ. Тийш арсгаа тэгээд. Тэгээд зүүн чи өсөг болно тийм. Шуудан хамаана. Вэдэн. Миний вэдэн гэдэг. Амбарын үтлэрээ. Вэдэн гэсэн вэдэн. Хэнэрэсээ. Ахгүй. Наваад. Октосойгон цэвэрлээд болохгүй. Тий. Чинэг гурван өсөвч татсан даа. Бага эдэг юу борлуулж байна та? Энэ өг зүгт юм те. Энэ хөрөлөөс үү. Өг зүгт юм. Энийг да сүүгийн өгцөө. Юудлий байж юм дээ. Тий. Гаас гэсэн зүг. Ингээд гүндаа яваад. Гитэн бондот. Энэ. За, энэ юу нөх? Энэ төлөвлөлт юм. Төлөвлөдөг хүн. Бүр дулаах юм шүү. Дулаах. Энэ одоо бүр арчил тий. Танаа үйлчээ хаашаа болоо? Манай үйлдэх холооноо. Эндээс 105 км. Газар үйлдэх. Тэгээ 8 сард хатдаг гэдэг газар очив. Үйлчээд тэгээ 2 сард төв. 10 сард явна. 10 сард яваад Үйлчэнд. үйлчэнд байна. Тэгээ отын үйлчлэгийг замдаа яваад. Явахдаг байх нэг. Варга хумаа. Тэгээд очт юм уу? Тэгээд Ямар газар гинэ? хатдаг гэдэг газар. Үйлчээ юу? Хэлээ хаад. Бэтгөөдөөс урагшаа. Яадаг болтоос уушаа явуулна гэсэн үг. Урагшаа. Тэгээ хил дээр очив. Хил дээр очно. Очиж тэгээд өвлөө маллаад өвл одоо Монгол улсын хилийн хамгаалт юм ш тааш. Тий. Бас За тэгээд уусаа тэнтэн Тэстэн нэг гişэн болж ажилтдаг шүү дээ. оо зөв. Тэгээд одоо хилээ. Хилээ арна тэгээд малаар үлэн тэгээд. Малаа хариулаад. Тэгээд тэгэлэн да. За. За дөрөв тэгээд дэшега. Одоо энэ чинь нэг 80 эртний явна гэсэн. За. Ойлоста багийн 3 малчин хайлаар орно. Дэшега завдаагаар итаа. За тэгээд зүүнний дэжиг цаг сайхан уулзъя. За төрөл тавья. Тэгээд Энэ жил одоо манай ойдоо дөрөв нэг уриаллаа шүү дээ, тийм ээ? Нүүдэлтийн соёлыг одоо аялал жуулчтайгаа холбоё гэдэг. Аялал жуулчтай холбохын тулд их хүнд яах вэ гэхээр одоо Монгол болон гадаадууд өнөөдөр манай одоо энэ нүүдлийн соёл гэдэг хэсгүүдээс бүгд одоо сайхан мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бол малчин төмтэйгээр хүн хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа энийг бол нэг одоо ингээд нэг уриалж байна, тийм ээ? Хүн айл гэр болгон гэр бүлээрээ ирээд одоо зун малчин айлдаа ирээд малчны нэг хатны сайхан 3-4 өдрөө сайхан оноод хүүхдүүд нь мал ухаандаа танилцаад за тэгээд өмнөө саагаар цагаан айдаа яаж хийдгийг энд яаж явдгийг тийм тустай өөрсдийнх нь аялал сайхан болно шүү дээ. тийм.
Ингээд ирвэл танахаа хүлээж явна тийм үү? За. Хүлээд авна. Өчигдөө яг хөвгтэй басаад л та. Одоо Цөнхөл нуур гэдэг газар одоо цусан тийм ээ. Тий, тусна. Аймгийн авраг малчин Отхонбаяр гэдэг. Тунбаяр гэдэг яхыг сураад очихно шүү дээ. Тий. За тэгээ гэр бүлээр хүрээдрээ манай дээр 100 сайхан амраа гэж байна. Ингээд одоо сайхан хүүхдүүд нь хураг шиндээ аваад гэрээ эзэгтэй ямар ажил хийдгийг суралцаад эзэн ямар ажил хийдгийг суралцаа тий. Хүүхдүүд нь юу хийдгийг хэрвээ мал хариулж явдаг үү тий. За энэ аюулгүй сайхан өрөөлж. За явъя даа. Таваад. Яа.